За би та нараас тун энгийн асуулт асууя. Тэгэхээр компани засаглал яагаад хэрэгтэй вэ? Өөрсдийн бодлоо хуваалцаарай. Манайх шиг өргөжж байгаа компанийн хувьд удирдлагын бүтц нь ойлгомжтой, амар болно гэж ойлгоод байгаа. Компани засаглал нь зөв тодорхой байвал шинээр хөрөнгө оруулалт татах, компани хувьцаагаа зарахад хүртэл давуу тал болдгоо гэж ойлгож байна. Ерөнхийдөө та бүхэн маш зөв ойлгож байна. Тэгвэл илүү тодорхойгоор компани засаглал яагаад хэрэгтэй гэдэг асуултын хариултыг хамтдаа харцгаая. Компани бүр өөр өөрийн онцлогтой байдаг ч тухайн компанийн том жижиг үйл ажиллагааны чиглэл, ажилласан жилийн туршлага зэргээс үл хамааран компанийн засаглал нь дараах 3 чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт компани нэгдмэл нэг толгойтой байхад компани засаглал тус болно. Өөрөөр хэлбэл компани удирдлагын бүтэц ойлгомжтой тодорхойлогдсон байх бөгөөд оролцогч талуудын эрх үүргийн оролцооны хүрээ хэмжээ нь тодорхой байснаар хувьцаа эзэмшигчид компани өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцох, эсвэл тууцын шийдвэрийг үл тоон гүйцэтгэх удирдлага, аливаа шийдвэр гаргах гэх мэт компанид хохиролтой эрсдлээс сэргийлдэг. Мөн тухайн компани алсын хараа хэдийн төлөвлөлтийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас тодорхой шийдвэр чиглэл гаргаж, түүний дагуу тууцын хурлаар жил тутмын болон улирлаар компани үйл ажиллагааны стратегийн шийдвэрүүд гарсны үндсэн дээр гүйцэтгэх удирдлагч тэдгээр дээр суурилсан өдөр тутмын шийдвэр гаргах ажиллах боломж бүрддэг. Хоёрдугаарт компани засаглал нь бизнес хийх, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй олон хүмүүсийг хоорондоо хамтрах, нэгдэх боломжийн суурь болдог. Компани хүн тус бүрийн нөөц боломж, ур чадвар, туршлагыг оновчтой зохион байгуулж, нэгдмэл хүчээр амжилттай ажиллах, цаашлаад үйл ажиллагааны ашгийг зөв хуваарлах зэрэг тохиргоог хийх боломжийг бүрдүүлдэг гэж ойлгож болно. Жижигхэн зах зээл дээр олон компани өрсөлдөхөөс илүү хамтрах нь заримдаа хэрэгтэй байдаг. Зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай бүхнийг компани өөртөө бий болгох гэж цаг хугацаа, нөөц, боломжоо дэмий зарцуулснаас өөрийн гол ур чадвар нөөцдөр төвлөрч шаардлагатай нөөц боломж нь хэдийн байгаа өөр бусад компаниудтай хамтран ажиллах боломжийг мөн л компани сайн засаглал олгодог. Компани засаглалыг компанида сайнаар хэрэгжүүлснээр компанид ирэх дөрөвдөг чухал ач холбогдол бол та хамгийн шилдэг мэдлэг ур чадвар, оюун ухааныг компанида ашиглах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл та заавал хувьцаа эзэмшигчдээс бус тухайн салбар бүртээ туршлагатай шилдэг хүмүүсийг компанийхаа тузад урьж ажиллуулж чадсанаар зөвхөн эзэдийн шийдвэрээр бус мэргэжлийн хүмүүсийн ухаалаг шийдвэрээр таны бизнес явах болно гэсэн үг юм. Олон талын ач холбогдолтой юм байна. Ялангуяа тууз байгуулна гэхээр заавал тухайн компани хувьцаа эзэмшигч байх албагүй юм байна. Тун зөв ойлгосон байна. Өөр ашигтай тууз бол өөрөөс илүү ухаантай, туршлагатай хүмүүсийг цуглуулад тэдний ухааныг нийлүүлснээс илүү ухааныг компанийнхаа төлөө зөвөр ашиглах боломж гэсэн үг юм. Альва бизнес зөв хамтрагчаа олж нэгдэж, сайн ажиллаж чадвал улмал сайн өсөлтийг бий болгодог гэдгийн жишээг амьдралаар ч гэсэн олон харж байсан юм байна. Өрсөлдөх гэхээсээ илүү аль аль талдаа ашигтай хамтын ажиллагааг бий болгоход мөн л компани сайн засаглал бидэнд тусалдаг гэж ойлгож болно. Компани сайн засаглалыг хэрэгжүүлж өөрийн бизнесээ урт хугацаанд амжилттай авч явах чухал хэрэгтэй түншүүдтэй хамтран ажиллах боломжийг та одооноос эхлүүлээрэй.